нэг. Хоёр дахь тайлбар бичлэгэн дээр санамсаргүй дууг нь хааз байсан байна. За энэ дээр ерөнхийдөө юуны тухай тайлбарлаж байна гэхээр ажилчид албан тушаал тэгээд тэдэлт өгж байгаа даалгаврыг тайлбарлаж ирсэн. Дааш дууг олж дахиад товчхон тайлбарлаад өгч энэ дээр. За ажилчдаг бүртгүүлээд хамгийн түрүүнд албан тушаалд нэхлээ бүртгүүлж байгаа шинэ албан тушаал гээд тэгээ бичлэг дээр гарч байгаа шиг ингээд дэлгэрэнгүй мэдээлэл хийгээд хадгалангууд манай албан тушаал үүсчихнэ гэсэн үг. Албан тэрний дараа ажилчдын жагсаал дээр очингуудаа саяны үүсгэсэн албан тушаалаа үүсгэж байгаа ажилтнаа сонгоод оруулснаа гэсэн үг. Энэ дээрээс ингээд төдлөө жолооч гэдэг албан тушаал үүсгэл ажилчдаа сонгоод өгчнө гэсэн үг. Нууц үгийг хэдүүлээ ажилчдаа биш админ хэсгээс өгж байгаа. Хэрэглэгчийн овог тэгээд нэвтрүүлэх нэрээр нэвтрүүлээд өгсөн нууц үгийг ажилчдаар нэвтрүүлж байгаа гэсэн үг. За одоо энэ манай Туяа гэдэг хүний бүртгэл ингэж үүссэн байгаа. Өмнөх видеон дээр байгаа. Энийн Туяагийн бүртгэл болохоор энэ тарагдж байгаа зүйл. За энэ Туяагийн харах ёстой харилцах ёстой меню системийн хэсгийг нэрх тохируулах гэдэг хэсэг дээрээс ерөнхийдөө сонгож өгöd байгаа. За энэ жолоочд болохоор энэ менюнээс эдгээр хэсэг нь ч юм уу. За энэ бүр огт байхгүй ажил эсвэл энэ захиалагч хэсэг бүтнээрээ ч юм уу. За ажилчид бүтнээрээ ч юм уу. Энэ меню хэсэг харагдах шаардлагатай бол энэ хүн зориулаад ингээд меню хэсгээ тус нь оруулаад хадгалчингууд энэ Туяагийн энэ бүртгэл меню хэсэг дээр эдгээр маань ингээд нэмэгдээд ороод ирнэ гэсэн үг. За ингээд бүх зүйл болсны дараа ажилчдаа даалгавар өгж байгаа хэсгийг танилцуулсан байгаа. За ингээд даалгавар өгөх гингүүтээ энэ дээр даалгавар өгөх тухайд ерөнхийдөө дэлгэрэнгүй мэдээллийг оруулаад за ямар зүйлс нэмэлтээр даалгавар өгөх гэдгийг энэ дээр ингээд оруулаад одоо энэ албан тушаал гэдэг дээр дарангууд бүх жолооч нар бүх тоогооч одоо энэ албан тушаал дээр ямар хүмүүс бүртгэлж байгаа тэр хүмүүс рүү очно гэсэн үг. Харин хувь хүн гэвэл зөвхөн нэг хүн рүүгээ явуулчихна гэсэн үг. Ингээд одоо зөвхөн баяр гэдэг хүн даалгавар өгмөр гэвэл ингээд баяр гэдэг хүн рүү даалгавар явуулчихна гэсэн үг. За энэ дээрээс ингээд даалгаврын яаралтай байдал чухал. За энэ дээр зураг хавсаргах хэрэгтэй бол 6 хийгээд 6 сонгоод хийшнэ гэсэн үг. За тэгээд ингээд даалгавраа хадгалангууд за энэ нэг даалгавар өгч үзье. Дахиад тайлбар хийж байгаа би. За тест гэдэг өгчээ. Энэ дээр энэ галчгийн нэр энэ дээр тайлбар хийгээд өгнө. Ийм байх ёстой даалгавар гэдэг те. Энэ дээр за нэг чи ингээд хичнээн чинь байж болно. Нэмэх юм байвал ингээд нэмээд явчихна гэсэн үг. За тэгээд хадгалцнаа. За тэгэнгүүт манай даалгавар маань энэ Туяа руу явуулсан даалгавар маань ингээд Туяа дээр ингээд notification хүрээд илчиж байгаа. Шинэ даалгавар ирлээ гэдэг. За даалгавар руу ороод миний даалгавар руу оргоо. Одоо ямар даалгавар үлчиж вэ гингүүд. За тест гэдэг маань даалгаврын нэр байна. Нүдэн дээр дарангууд ингээд дэлгэрэнгүй харагдаад байна. Тайлбар хэсгээр нь ийм гэсэн тайлбар гарч ирэх ёстой. За би энэ даалгаврыг ингээд эхлүүлээл за эхнийхийг нь чеклээ эхний даалгавар болсон гэж үзвэл энэ шууд манай төлөв маань хийгдэж байгаа бол явчихаа гэсэн үг. Одоо манай админ хэсгийн даалгаврын түүх дээр нь харагдаж явна гэсэн үг. За энэ системийн админаас оруулсан даалгаврыг баяр хүлээгдэж бугаас хийгдэж буй төлөв рүү шилжүүлсэн байна гэдэг дэлгэрэнгүй харангуут 3 даалгаврынхаа эхнийхийг чеклэлсэн байна. Ингээм амжилттай явж байна гэсэн үг болчихж байгаа юм. За тэгээд манай Туяа энд ингээд даалгавраа бүгдийг ингээд дуусгаад хадгалах талчингууд даалгавар нь дууссан төлөв рүү шилжиж олчиж байгаа юм. За манай админ хэсэг дээрээс тэнгууд яах вэ? Төлөв нь хийгдэж байгаас дууссан төлөв рүү шилжлээ. Дэлгэрэнгүйг нь харангууд 1 2 3 даалгавар ингээд гурлаа амжилттай чеклэгдсэн байна гэдэг дэлгэрэнгүй мэдээлэл ингээд хадгалагдчихж байгаа гэсэн үг.